では、後半の実習に入ります。よろしくお願いします。 За бас үргэлжлүүлээд практик таслаа хийгээд явцгаая. ちょっと前半より少し増えたような気もしますので、一度先ほど舌をつけながらの肩回し10回をもう1回ちょっと皆さんでやってからちょっとこのレクチャー入ります。 За өглөө яг лекц эхлэх үеийнхээс одоо оролцогч маань илүү нэмэгдсэн харагдаж байна. Тэгэхээр нэмэгдсэн хүмүүстэйгээ хамтдаа за хилээ тагнаандаа яг зөв байрлалд нь аваачаад мөрөө эргүүлэх дасгалыг 10 удаа хийгээд за тэгээд үргэлжлүүлээд явцгаая гэж бодож байна. За хилээ яг тагнаандаа наагаад за нүрээ бас өргөөд за 10 тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 9 10. じゃあ、амьсгалын дасгалыг бас амьсгалыг хамраараа аваад гаргах. もう一回いきます。鼻から吸って。 За, хамраараа амьсгалаа аваад で鼻から吐きます。 хамраараа гаргая. でちょっと肩の力を抜いてください。一回ギューッと引き上げて。 За, мөрөө өргөөд умгаая. Дээш нь өргөөд умгаа. 先ほど立候補をしていただいた、4名のうち、先に2名受けてこちら前に出てきていただいてレクチャーしますので、ちょっとどうしますか、4名出てきてもらっていいですか。 За, сая нөгөө гараа өргөсөн 4 хүн байх шүү гэсэн. Тэр хүмүүс маань гараад ирэх үү?はい、じゃあ、はじめまして、お二人、お名前を、じゃあ、よろしくお願いします。 Таны хин гэдэг вэ? Та нэрээ хэлээч. Миний нэр Уран Цоож гэдэг шүдний эмчилгээ 30 дахь жилдээ ажиллаж байгаа юм ч байна. Уран Цоожと申します. 歯科医として30年働いています. よろしくお願いします。ベテランの方で。はい。Намайг хонгор зүйл хийдэг Индраны хэмнэлгээс оролцож байгаа. Хонгор зурと申します. Индраны рюиから参加しています. よろしくお願いします。ではちょっと実際にちょっと触らせていただきますので、お二人じゃあ先に座っていただいて、はい、яг бодит массажийг хийж үзүүлээ. Тэгээд хоёр маань суугаад За, хүлээж аваа маань 2 хүн дуусахаар солигдоод гараад ирээ. За, тэгээд ард сууж байгаа хүмүүс маань харагдахгүй байх юм бол наашаа урагшаа гарч ирээд харж болно шүү. Тэгээд зураг бичлэг бас авч болно. Хүсвэл тий. こ
тэгээд энгийн үед яг массажийг хийхдээ болохоор арома ойл ч гэдэг юм уу тос бас ашиглаад сулсныхаа дараагаар массаж хийдэг байгаа. Тэгэхээр сая бид бүхэн бас хамтдаа дасгалыг хийсэн учраас хүзүү хавийн булчингууд маань нэлээд одоо суларсан байдалтай байна. オーラルピース一つありますか？ごめんなさい。ジェルはしっかり第1、第2関節ぐらいまでこう伸ばしてもいいから口に入れてもらう方が気持ち悪くなる。 За тэгээд гээлээ эхлээд хурууныхаа өндгөн дээр аваад за хурууны 1, 2 дугаар үе хүртэл гээлээ 2, 7 хуруунда тараасныхаа дараар амны үндэд хуруугаа хийвэл илүү тухайн үнд татаа мэдрэгнэ. 楽にしてもらって大体この3番の形式ぐらいからスーッと入れていただいてちょっとなじませます。 За амаас сулсан байдалтай хахад нь хуруугаа оруулаад за гээлээ ер нь амны үндэд түрхэж өгнө. ちょっとお口の内側から今表記を少しほぐしながら伸ばして。 За тэгээд дотор талаас нь хазарны булчин ингээ сулж байгаа чиглэлтэйгээр дараад жоохон татаж өгнө. この筋あるやつなんです。これが癒着してるというか内側からくっついてできたほうれい線になったりする筋なのでここをちょっとしっかり。 За тэгээд буйлны дотор талд хазарны дотор талд судал үүссэн байгаа. За тэгээд тэрийг бас суллаж дарж өгнө. 袋を作るようにここをこう引っ張っちゃうと口角傷つけるので中に袋を作る感じで広げます。 За тэгээд хит бас хүчтэй татах юм бол одоо заавч уруулыг бас гэмтэй учраас тийм уудалж байгаа юм шигээр одоо хоёр тал руу татаж өгнө. ご自身でセルフでもらうときは皮膚は押さえた方がシワになりません。 За тэгээд өөрөө өөртөө массажийг хийх үедээ бол арьсан дээрээ нөгөө гараараа дарамгаа массажийг хийх юм бол одоо үрчлээ үүсгэх ч юм уу ямар нэгэн тийм эрсдэл байхгүй болно. 中に袋を作るようにこう広げてこの辺の筋肉も一緒に使う。 За тэгээд дотор талаас нь 7 хуруугаараа юм уудалж байгаа юм шиг одоо зай гаргаж байгаа юм шиг эргүүлээд тэгээд дотор талд нь дарна. 最後球種のちょっとところとか。 За нөгөө гарынхаа их хуруугаар толгойн хэсгийн одоо булчингууд дээр цэг нь даралт дарна. ちょっと鼻のところにこの唇のところって硬くなりやすいので少し。 За дээд уруулын хамрын хэсэгт нэлээд чангарах байдаг учраас тэр хэсгийг бас дарж суллаж өгнө. За сая хийсэн тал маань бас өргөгдсөн харагдчихэв. バランスをとります。この感覚とか力加減はやっぱりお口の中の粘膜は繊細なので人によっての力加減っていうのがあります。 За тэгээ массаж хийх үеийн одоо хүч даралт нь ямар байх вэ гэдгийг тухайн үйлчлүүлэгч хүн тус бүр өөр учраас за тухайн хүний амны үндийн бас нөхцөл байдалд нь тааруулаад за эмзэг байх юм бол зөөлнөр хийж зүгээр ах юм бол одоо хүчтэйгээр гэх мэтчилэн тааруулга хийнэ. 右か右そうですね。右の方が噛んでるので、やっぱり右の方が発達してる。 За тэгээд манай энэ эмчийн маань хувьд болохоор баруун талаараа зажлах гаддаг тийм дадалтай учраас баруун тал нь илүү чангарсан байгаа мэдрэгдэж байна. で、あとちょっと口腔って舌の下をちょっとプロービングしていくというか、
тэгээд хэлний доод талд дараад даралт өгж цэгэн даралтуудыг хийн. За яг эхний доод хэсэгт бол зай хэрэгтэй учраас яг даралт хийж өгнө. じゃあ хэлний уганд бол бас даралт өгч юм. Гэхдээ өнөөдөр та бүхэн өөрөө өөрсдөө бол хийхгүй байсан дээр ах гэж бодож байна. За дараа Монголд ирсэн үедээ бас энэ талаар та бүхэнд лекц зорих боломжтой. За амны үндэд массаж хийснээр нэлээд суларсан. За бас массаж хийснээр уруулны өнгө бас сэргсэн харагдаж байна. За хийлгсэн танд ямар санагдсан бэ? Анх удаа хийлгэж байгаа болохоор бас ингээд аюу хоол юм дотор шороо жоохон юу вэ л та. Гэхдээ ингээд ялцчгүй ингээд татах үед нь бол жоохон өвдөлт бол мэдрэгдчихээн. Тэгтээ нэг тийм айхтар бол өвдөлттэй зүйл бол байхгүй. Жоохон юугүй анх удаа хэлж болохоор юугүй мэдрэмж чаддаг юм магадгүй хийлгээд явах юм бол арай гайгүй болох байх гэж бодчих. Тэгтээ ялцчгүй яг тэр нэг хашаа ингээд татсан штэ нэлээ ингээд татхад бол өвдөлт бол мэдрэгдчихээн. Бусад үед нь бол тийм айхтар мэдрэмж бол тэгээ амны ёроол руу бас ингээд дарахад бол баг зэрэг гэхдээ бол айхтар мэдрэл үүдэг. Тэгээ бас өмнө нь тэгж даруулж одоо хийлгэж байгаагүй анх удаа мэдэрч байгаа учраас тэгж мэдрэгдсэн баха. Энийхт бас илүү хялбар болсон гэж бодож байна. За баярлалаа. За дараагийн хүнд хийхээр бэлгээс хэлээд. За дараагийн хүн маань энд гарч ирээд суучих. Хүлээжсэн хүн маань. Аха. Таны бүр бол нэг тийм хүссэн бол биш юм шиг байна те гайгүй сул байна те мөр хэсэг нь. За жоохон тийм бие барьсан тийм одоо таагүй мэдрэмжтэй байгаа хүний хувьд бол эхлээд одоо гэлээ амны хүндэд нь тарааж өгөөд за нийлэнхүйд нэг тараасныхаа дараагаар за яг массажа хийж эхлүүл илүү тохиромжтой. За бас адилхан баруун талаараа та зайжилдаг уу? Баруун талд нь жоохон чангарсан байх шүү байна. За жоохон сунгыг баг зэрэг өвдөж магадгүй. өвдөж байна.
хилийн бас дараа нь юм одоо эсрэг талын хийгээд. За яг энгийн үед амны үндийн массажийг болохоор сандал дээр хойш нь болгосон байдалтай, за хэвтүүлсэн байдалтай хийх учраас тухайн үйлчлүүлэгч маань илүү амраад релакс хийсэн байдалтай бас массажийг хийлгэдэг. Тэгээ царайны өнгөс айгу гоё өнгөс иргэсэн юм шиг харагдаж байна. За хилний массажийг хий. За мангаараа хилний доод хэсэгт даралт өгч даръя. За хилний доод хэсэг бол за хоёр гараараа дарахад нэлээд тийм нэмгэн байх ёстой. Жаахан нэлмэстэн гарсан уу? Өвцөн үү? Скоши сэн окно хоо үстэй. За яг нөгөө массаж хийж явах үед тухайн нөгөө хүний хил нь унтсан ч юм уу байдалтай ах юм бол бас тийм огиулах мэдрэмж төрөхгүй байдаг. Тэгэхээр огиулж байгаа учраас болий гэж болилгүйгээр за тэрийг бол заавалжгүй илүү тэр хэсэгт нь массаж өгч даралт өгөх ёстой учраас тэгэж одоо огиох мэдрэмж төрүүлсэн ч гэсэн үргэлжлүүлээд массаж хийх шаардлагатай. За тэгээд нэлээ бас хойш нь уг хүртэл нь даралт бас өглөө. Зүгээр. За тэгээ өөртөө хийх үедээ бол сая бас хэлсэнчлэн гадна талаас нь нүүрний арьсаа дарж түшж өгөнгөө дотроос нь массажлал үр дүнтэй. За тэгээ массаж хийсний үр дүнд бас нэлээд тийм сайн шүлс ял гарч байгаа харагдаж байна. За танд ямар байсан бэ? Анхудаа массаж хийлгэж байгаа болохоор хилний угруу бол хийвгүй юм байна. Огох мэдрэмж төрөөд түүнээс үүдвч урдуугаар бол их тааламжтай сайхан байлаа. Баярлалаа. Одоо нэг хүн байна уу тий? За. Одоо хитэр.
За сайн байна уу? Таны нэр хэм бэлээ? Боянгаар явж байгаа юм шиг байна.幼稚園の先生。За цэцэрлэгийн багш нар маань бас хүүхдүүдийн амны үндийн бас эрүүл мэндийг хариуцаад бас хүүхдүүдэд бас хийж өгвөл бас тохиромжтой байдаг. Хамт нөгөө үдээс өмнө дасгал хийсэн үү та? Байсан уу? Дасгалаа хийсэн үү те? Яримаста. За хүүхдийн хувьд болохоор яг нөгөө хүүхдийн амны үндийн урал амны хөгжил бас бүрэнгүйд явагдаж дуусаагүй байдаг. Тэгээд хөгжил нь явагдаж байгаа үед буюу 1 нас хагастай хүүхдээс 3 нас хүртэлх хүүхдийн бас амны үндэд ээж нь ч юм уу бас тэгж ингэж хурж өгвөл бас илүү сайн байдаг. За өөрөө гэртээ массаж хийх үедээ бол за яг дотор талаас нь болон гадна талаас нь хавцсан байдалтайгаар хавчаад за тэгээд тойруулах эргүүлэх хөдөлгөөнийг хийж өгвөл хийхэд илүү хялбар байдаг. Зүгээр ямар байсан бэ? Байж өгдөө.
Ямар байсан бэ? Яг юм ингээд хаашаа ингээд татсан шүү дээ. Яг ингээд дийдлийн тагнаар нэг ингээд гараа ингэж байгаа. Яг тэгж хэлж байгаа нь ингээд өдөр хөдрөж байсан. Стар бол гоё байсан. Баярлалаа. はい、大体皆さんすぐ唇の色がピンク色に綺麗、血色良くなるので、結構見た目で後でビフォー見ると変わってるかな。 За массаж хийлгсэн хүмүүс маань ер нь бүгдээрээ яг массаж дууссаны дараа уруулын өнгө бол нэлээд сэрэгсэн харагдаж байна. Тэгэхээр дараа нь бас нөгөө өмнөх зурагтайгаа харьцуулаад өөрийнхөө зургийг та хараарай. このままちょっとじゃあ彼女に一緒にセルフの方法を皆さんで За тэгээд одоо та түр сууж байгаа та модель чигээрээ сууж байгаа юм тийм. Тэгээд одоо яг өөрсдөө яаж хийх гэдгийг заах юм байна. Тэгэхээр та бас хамт туслаад багштай хамт хийж өгөөч. За бэлигээ бүгдээрээ өмсчихв. За арын хүмүүст бас харагдахгүй байж магадгүй гэд дэлгэцэн дээр бас гаргачлаа. За тэгээд амны үндий хуурайсан байдалтай хүмүүс байх юм бол сайн нөгөө өдөөс өмнө ашигласан гелийнхаа үлдэгдлийг ашиглаарай гэж бодож байна. За эхлээд эрхийн уруугаа ашиглана. За эрхийн уруугаа ам дотроо хийгээд за үлдсэн 3 хуруугаараа гадна талаас нь дарж өгнө. За томор тойр хөдөлгөөн хийцгээе. За тэгээд нэлээ чанга шүдээ зууж байгаа хүмүүсийн хувьд бол за чангарсан ч юм уу нэлээд тийм хатуурсан мэдэгдэж магадгүй. За тэгээд бас баруун зүүн хоёр тал нь өөр мэдрэгдэж магадгүй. За нөгөө талаа хамт хийцгээе. За одоо 7 хуруугаа ашиглаад за тэгээд 7 хуруугаараа за том тойр
тойрог эргүүлнэ. За нөгөө гараараа гадна талаас нь түшээд өгье. За томоор тойрог эргүүлж байгаа юм шиг. Дээрээс доош чиглэлтэй. За одоо эсрэг талаас доороос дээш чиглэлтэй. Сайн ээжсэн талтай. Сайн ээжсэн талтай доороос дээш чиглэлтэй, эсрэг чиглэлтэй. За одоо нөгөө талтай хий. За доороос нь дээш нь. За хоёр долоор хуруугаараа за хамрын яг юм залгагдж байгаа хэсэгтээ дотор талаас нь хуруугаа оруулаад за тэгээ хуруугаа хоёр дээш нь хөдөлгөнө. За тэгээд дээд уруулын дотор талын бас чангарсан байгаа энэ булчингуудыг суллаж өгөх боломжтой. За дээд доод хоёр уруулынхаа яг голын төвийн хэсэгт хуруугаа байрлуулаад за дээш доош нь татна. За анх удаа хийж байгаа хүнд бол баг зэрэг өвдөж магадгүй гэхдээ болилгүйгээр үргэлжлүүлээд татна. За дараа нь эрхийн уруулынхаа дээд талтай хийн. За гадна талаас нь хавчж байгаа юм шиг бариад за доош нь татж байгаа юм шиг татна. Ямар юм хийж үзэхээр яг уруул хэсэг нь суларсан мэдрэгдэж байна уу? За одоо хилний доод хэсгийг яг одоо шүдний дагуу дарыг хуруугаараа. За хуруугаа хаашаа хүртэл гүн явах боломжтой гэж үзэхээр за өвдөж гэж бодож байна уу? Эсвэл хит уг руу хийх юм бол огиулах мэдрэмж төрж байна уу? За яг өөрөө тааруулаад дараад үзээрэй. За тэгээ хилний доод хэсгийг дарахаар за нэлээд тийм овон товонтой одоо зай багтаа байгаа хүн бол хилэн доош овонцсон байрлалтай буруу байрлалтай байгаа гэсэн үг. Тэгээд бас цусны эргэлт нь нэлээд тийм муу байгаа гэсэн үг ээ. За тэгээ сая бас хэлсэнчлэн огиулах мэдрэмж өгсөн ч гэсэн хамаагүй үргэлжлүүлээд хийгээрэй. За хилнийхаа доод талаас одоо хилээ дээшээ өргөж байгаа юм шигээр дээш нь татаж өгье. За эсрэг талд нь бас хийцгээе. За хилний уг хэсэг нэлийн зовиртой өвдөж магадгүй тэгээ тэр хэсгээ ч гэсэн сайн дараад өгөөрэй. За тагнаа тасч байгаа юм шиг хилээд дээшээ тагнаандаа хүргээд за долоор хуруугаа
хилний доод хэсэг рүү хийж. За тэгээ хуруугаа жоохон дээшээ өргөж байгаа юм шигээр. За тэгээд өчигдөр бас нөгөө хүмүүсээс асуухад хилэн дээр нь шүдний мөр гарцсан, шүдний хийв гарцсан хүмүүс нэлээд байна гэсэн. Тэгэхээр тэр бол нөгөө хил байнга сул үндсэн байдалтай байгааг илтгэж байгаа. Тэгэхээр жоохон өвдөлт өгч магадгүй. Гэхдээ одоо хилээ хоёр талаас нь бас массажлаад чимэгч байгаа юм шиг массаж хийгээд өгөөрэй. За ямар байна уу? Бэнкэст. 唾液がすごく、溜まってきました。はい。最初の頃より今の方が多分どんどん唾液が出てるので、今また刺激時唾液といういい唾液が出てるので、しっかり塗り込んで。 За тийм яг массаж хийж эхлэх үедээ харьцуулах юм бол шүүс бас их хэмжээгээр ялгарч байгаа гэж бодож байна. Тэгээд энэ маш сайн бие хэрэгтэй шүүс учраас шүдэндээ түрхээд бас зайлгаад өгөөрэй. За тэгээд энэ ялгарч байгаа шүүс нь зөвхөн амны үндэд гэлтгүй бас арьсанд маш сайн нөлөөтэй учраас арьс бас маш гоё болтгоо. За үдээс өмнө хамтдаа биеийн бас сонголтын дасгалуудыг хийгээд биеэ хөдөлгсөн. За дахиад буулны массажийг хийгээд за биеийн цусны эргэлт бол сайжирсан гэж бодож байна. Одоо бүгдээрээ хамтдаа амьсгалын дасгалыг хийж үздэгэ. За бүгдээрээ босчих судлаасаа.はい、では肋骨をご自身で一回挟んでみましょう。で、しっかりこの肺に呼吸を入れるっていうことを感じながら呼吸をしていってもらいます。За хавирганы хэсгээр гараа яг бариад за тэгээд уушиг руу амьсгал орж байна гэдгийг яг мэдрэхээр тэгж хамтдаа амьсгалын дасгал хийцгээе. ちょっと一本身長を伸ばすつもりですっと姿勢を正します。 За дээшээ сунж байгаа байдалтай дээшээ зогсъё. イメージしてください。首から下ストーンと重力に任せた感じで。За тэгээд хүзүүнээс доошоо яг таталцлын хүчинд одоо даатгсан байхтай биеэ суллаад зогсъё. で、ベロを上顎に設置してください。 За хилээ дээд тагнандаа най. で、このままお口を閉じます。 За хилээ дээд тагнандаа наасан хിവэрэ амажими. で、昨日イラストにあったように今舌が上顎に設置しているってことは頭や体の姿勢のバランスが取れているので支えてくれてます。なので外側の筋肉はあまり使わなくても中の芯だけでインナーマッスルで立ててるっていうような感じです。 За хилээ яг зөв тагнаандаа байршуулж хилийг зөв байрлалд оруулснаар за бусад булчингуудыг ашиглахгүй хилнээс доошоо чиглэлтэй яг төвийн дотоод
төвийн булчингууд маань биеийг яг тэнцвэртэй зогсох тэр нөхцөл байдлыг хангаж өгсөн байна. はい、で、鼻から呼吸を入れるとこの背中がこう膨らむ感じ、肋骨が広がります。 За хамраараа амьсгал авахаар хавирганы хэсэгт за цээж хэсэгт яг амьсгал авахаар дүүрж байгаа цээж хөдлөх мэдрэмж төрнө. で、鼻からまたふーんって長く吐きながら肋骨をぐーっとちっちゃく縮めていくような感じ。 За тэгээд буцаагаад хамраараа амьсгалаа гаргахад за өргөжчихсэн тэр цээж маань буцаад жижигсэн. で、ぐーっと吐いていくとお腹の下の方もこうぺっちゃんこになるまで吐き切ります。 За тэгээд авсан амьсгалаа бүгдийг гаргаж дуусгах нь за бүх амьсгал гарч дууссан үед бол гидс яг хавтгай болохоор цаашаа татагдахаар тэгж амьсгалаа бүгдийг гаргана. 吐くのが大事なので鼻で軽く吸って鼻からまたふーんって長く倍ぐらいの時間をかけて吐いてください。 За амьсгал авахаас илүү амьсгалаа бүгдийг гаргана гэдэг нь илүү чухал учраас за амьсгалаа авсан хугацаанаас одоо илүү урт хугацаа зарцуулаад амьсгалаа бүх амьсгалаа гаргаарай. で、このふーんって吐いてる時点で肋骨がぐーっと縮まっていくとこの辺骨盤底筋と横隔膜がぐーっと上がってくるんですね。だから内臓筋がちゃんと動くようになります。 За тэгээд амьсгалыг гаргаж явах явцад за хавирга хэсэг доошлохоос гадна за амьсгал бүгдийг гаргах үед дотор эргэтний яг тэр дотоод булчингууд бас яг ингэ сайн ажилтдаг байна. はい、そういったことをちょっとイメージしながら皆さん目を閉じて、これはこうまたリラックス副交感神経優位にも変わっていきますのでゆっくり吸ってしっかりふーって吐き切るっていうのを今から5回数えていただいて繰り返します。 За одоо бүгдээрээ нүдээ ханаад за тэгээд энэ бас амрах тийм алжаал тайлах релакс хийх үр нөлөөтэй учраас нүдээ хансан чигээрээ амьсгалаа аваад за амьсгалаа гаргах энэ амьсгалын дасгалыг 5 удаа хийцгээе. で、ここは触ったらこうしっかり肋骨肺が動いてるっていうのが分かるために今触ってもらってるので途中から離してもらっても OK です。 За эхлээд гараа хавирган дээр яг барь гэсэн нь болохоор яг нөгөө өөрийнхөө амьсгалыг мэдрэхийг за уушиг амьсгалж авах үед яаж мэдрэгддэг гэдэг тэр мэдрэмжийг авахын тулд гараа ингэж бариулж байгаа. За ихэндээ тэгж хийж байгаа. За өөрт чи хэрвээ тухгүй байх юм бол гараа бас аваад зүгээр амьсгалын дасгалаа хийж болно. はい、じゃあ一緒に呼吸始めます。 За хамтдаа амьсгалын дасгал хий. はい、じゃあ吸って За амьсгалаа аваад で吐いて гаргалаа. はい吸って За амьсгалаа авлаа. 軽く優しく吸って Цөөлнөр амьсгалаа аваад で長く吐き切ります。 за удаанаар бүх амьсгалаа гаргалаа. でお腹がぺっちゃんこだったらまたゆっくり吸います。 За гиз цаашаа татагдсан бүх амьсгал гарсан бол дахиж амьсгалаа авлаа. で吐き切ります。 За бүх амьсгалаа гаргалаа. 肋骨ぎゅーっとちっちゃくなります。 За яг хавирга хэсэг бол дотгошоо татагдчих байгаа мэдрэмж төрнө. はい、軽く吸って За амьсгалаа авлаа. で吐き切ります。 гаргалаа. 最後まで吐く。 Бүх амьсгалаа гаргаж дуусгав. でラストはい軽く吸って За сүүлийн удаа амьсгалаа авлаа. で吐き切ります。 За гаргалаа. はい、OK です。 За боллоо. はーい。お疲れ様です。 За баярлалаа. 今の呼吸を寝る前にちょっと鼻呼吸をイメージしてもらって鼻から吸って鼻から吐くっていうことをするとすごく睡眠の質も上がります。 За энэхүү амьсгалын дасгалыг за та бүхэн унтахынхаа өмнө ч гэдэг юм уу хамраараа амьсгал аваад хамраараа бүх амьсгалаа гаргах гэдэг энэ дасгалыг унтахынхаа өмнө хийснээр за нойрны чанар бас сайжирдаг ийм нөлөөтэй байгаа. はい。今日はちょっとほんの一部にはなりますがご自身でできるセルフケアをだからしっかりほぐすストレッチするで、ちょっと鍛えるっていうところを少しミックスしました。
За өнөөдөр та бүхэнд за яг өөртөө хийж болох амны үндийн дасгал, за тэр сонголтын гимнастик, за мөн буйлны массажуудыг хийж хамтдаа үзлээ. 皆さんベロ上顎にくっついてますか？くっつけれますか？ За та бүхнээс асуулт асууя. Хил нь яг дээшээ тагнаандаа зөв байралтай очсон байна уу? これも続けて、トレーニングするともうしっかり上顎に入るようになりますので、歯に当たらないのが正解です。 За тэгэхээр яг энэ дасгалуудаа за массажаа хийснээр за хил маань яг зөв байралтай очно. За одоо нөгөө шүдэнд жоох илүү гараад хүрээд байгаа ч гэдэг юм уу. Тэр нь бол одоо нөгөө хил унтсан байдлаас болж үүсэж байгаа. Тэгэхээр яг энэхүү дасгалуудаа хийснээр хил яг зөв байралтай шүдэнд хүрэлгүйгээр дээд тагнаандаа ингэж байралдаг болно. はい。なので、最後は、正しい鼻呼吸とリラックス、口腔を整えると鼻腔が整って正しい姿勢で鼻呼吸がしやすくなります。 За хамгийн сүүлд нь хамтдаа бас зөв амьсгалын тэр хамраар амьсгалын дасгалыг хийж үзлээ. За энэ хамрын амьсгалын дасгалыг хийснээр амарч тайвшрах нөлөөтэйгөөс гадна за хамрын хөндөй бол бас яг зөв болдог ийм одоо зөв байралтайгаар амьсгалах ийм боломжтой болтгоо. で鼻からしっかり吸っていくことでもちろんその脳にも酸素がいくっていうことと冷却されるので、マインドがポジティブになるっていうこと、で、しっかり吐き切るっていうことを鼻で繰り返しすることで内臓筋がしっかり動くので、体幹がつくので、しっかり姿勢が良くなります。 За тэгээд хамраар яг зөв амьсгал авснаар за уушиг руу мэдээж ирэх хүчил дөрвч аваач. За тэрнээс гадна тархи руу бас хүчил дөрвч аваач. За тархийг бас байнга нөгөө халж ажиллаж байгаа тархийг хөргөх бас ийм боломжтой учраас хүн илүү тийм эерэг сэтгэл зүйтэй болно. За мөн эргээгээд авсан амьсгалаа хамраараа гаргаснаар за дотоод булчингуудаа бас ашиглаж байгаа учраас хүний бас зогсох байрлал, за биеийн байрлал бол бас зөв болдог байгаа. で、もちろんお顔のリフトアップとこの呼吸ができるとこの内臓筋がしっかり動くのでバストのアップも女性の方は、はい、どちらもアップします。 За тэгээд яг энэ зөв амьсгалснаар мэдээж хэрэг хүний нүүр өргөгдөх ийм боломжтой. За мөн дотоод булчингуудаа дотор эрхтний булчингуудыг ашиглах боломжтой. За энэ булчингуудаа хөгжүүлэх боломжтойгоос гадна эмэгтэй хүмүүсийн хувьд бол зөв амьсгалснаар хүхийг бас ийм өргөх ийм үр нөлөөтэй байдаг байна. そうしましたら、アフターの、撮影タイムに入りたいと思うんですけれども、アフターの時は、しっかり先ほどから整えた姿勢をまず一本身長を伸ばすという座り方で、最大開口、お口を開ける、同じような感じでベロを出す。で最初よりもベロが前に出やすくなっていると思いますので、はい、最初と同じ形で取ってください。 За энэ үрээд сургалтын дараах харьцуулсан зураг авч харьцуулж үзье гэж бодож байна. Тэгэхээр сая яг нөгөө зөв амьсгалсан, зөв хилээ байрлал даваацсан, зөв сууж байгаа тэр яг байрлуулаа та бүхэн өөрсдөө бодоод за тэгээд харьцуулсан зурагнуудаа авъя. はい、ではお二人で取り合っこしていただいて最後姿勢も取ってください。 За тэгээд хоёроо сууж байгаа хүмүүс маань өөр хоорондоо зураг аваад за тэгээд хажуу талаасаа бас нөгөө яаж сууж байгаа тэр биеийн дээд хэсгийн зураг бас аваарай.「背中がこうちょっと丸まって首が前にいってる人が結構いるので、しっかり姿勢を整えるというのをしっかりやってください。 За нуруугаа баг зэрэг бүгдээж суусан нүүр нь урагшаагаа болсон тийм хүмүүс бас ажиглагдаж байна. Тэгэхээр тэр хүмүүс маань аль болох мөрөө хойшлуулад цэх суугаад зураг авахыг хүсэж байна.
зураг аваад дууссан хүмүүс маань байх юм бол хоёр зураг яг харьцуулаад бас хараад үзээрэй. Зураг авснаа ямар юм харьцуулж байна.どっちでした？どっち？За өөрчлөгдсөн зураг Кобаяши эмчид яг харуулмаар байна гэсэн хүмүүс байх юм бол гараа өргөөрэй очоод харъя.
はい、ということで、あっという間の今日は、ね、時間でしたけれども、どうでしたでしょうか。皆さん何か掴んで帰っていただけたらいいなと思っております。
За тэгээд өнөөдрийн яг практик дасгал маань за нэг мэдгээд дуусах цаг маань төгч. За тэгээд та бүхэн бас шинэ мэдлэгтэй болсон болов гэж бодож байна. Яг хийж үзэхэд бас та бүхэнд ямар санагдсан бэ? こういった口腔機能ケア、オーラルマイオロジーとも言いますし、口腔エステという分野になりますが、日本でもまだまだ私はもう25年ぐらいこれをやってきたんですけれども、日本でもまだまだ新たなものとして毎回感動してもらえる技術と知識です。 За тэгээд энэ удаад та бүхэнд танилцуулсан амны хөндийн массаж, за Японд бол бас амны хөндийн гоо сайхан гэж бас хэлж байгаа. За тэгээд миний хувьд бол 25 жил орчим яг иймхүү үйлчлэгийг үйлчлүүлэгчтэй хүргээд явж байгаа. Тэгэхээр үйлчлүүлэгч болгон маань за яг энэ массажинд энэ үйлчлэгэнд хамрагдсанаар маш их тийм сайхан сэтгэлдтэй үр дүнг бас мэдэрдэг учраас Японы цаашдын одоо яг энэ салбарыг хөгжүүлж гисэн илүү хөгжөөд явах хаа гэж бодож байна. でなので、どうしても歯科医院の中では日本でもそうですが対処療法痛くなってから来られて処置をするっていうことがメインにはなるんですけれども、こういった機能ケアというのは予防につながります。 За мэдээж хэрэг шүдний эмнэлэгт бол хүн ямар нэгэн шүдний асуудалтай болоод за тэр эмчилгээг хийх гэж гол төлөв очдог гэж бодож байна. За гэхдээ одоо энэ амны хөндийн дасгал, за амны хөндийн массаж гэх мэт амны хөндийн үйл ажиллагааг сайжруулах энэ хүү үйлчилгээнүүдийг хийснээр за тухайн хүний амны хөндийн эрүүл мэндийг бас сайжруулах ийм боломжтой учраас урьдчилан сэргийлэх талаасаа бас үр нөлөөтэй байдаг байгаа. このでも良いところはもちろん患者さんにも喜んでいただけるんですけど、私たちデンタルスタッフもすごくリラックスのできる時間であったりすごく喜んでいただける笑顔の増える予防ケアになります。 За тэгээд энэ хүү үйлчлэгээ за амны хөндийн массаж маань болохоор сайн тал нь гэх юм бол үйлчлүүлэгч мэдээж хэрэг амарч тэгж алжаалаа тайлах ийм боломжтой байдаг. За тэгээд яг энэ үйлчлэгийг хийж байгаа, массажийг хийж байгаа, за шүдний эрүүл ахуйч эмчнэр бид нар ч гэсэн за тухайн хүнд ийм сайхан сэтгэл төрүүлээд за инээмсэглэлийг нь илүү нэмж байгаа юм шиг санагддаг учраас бас ингээд хийхэд таатай байдаг. でケアのことを日本ではお手入れと言います。でそういう優しい手を増やすことでやっぱり現場で実感していただいてとてもそれがいいものだと感じていただけるので、まずは皆さんがこの知識を土台としてこういった技術をご自身でもトライしてみてください。 За тэгээд Японд за энэ амны хөндийн массаж, за буйлны массажийг бол үйлчлүүлэгчид яг хийж үзүүлэхэд за мэдээж хэрэг эерэг тийм сэтгэлтэй хүмүүс их байдаг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн энэ удаагийн сургалтаар за мэдэж авсан зүйлсээ за бас өөртөө хийж үзээд за бас үйлчлүүлэгчтэй ингэж хийж үзүүлээсэй гэж хүсэж байна. 今日たくさん触っていただいた舌っていうのは本当に体のバランスをとってくれる大事な場所なので、そのポジションから、呼吸や姿勢で、またビューティーの美容の方にもつながれば将来的ないろんな病気の防止にもつながります。 За тэгээд өнөөдөр бас массаж за дасгалуудыг бас хийсэн. За хүний хил гэдэг эрхтэн бол за хүний яг тэр биеийн тэнцвэрт байдлыг хадгалдаг ийм маш чухал эрхтэн байгаа. За тэгэхээр тухайн хилийг яг зөв байрлалд байлгаснаар хүний биеийн байрлалч гэсэн зөв цэх болдог. За ийм биетэй шууд уялдаа холбоотойгоос гадна за бас өөр олон төрлийн өвчнүүдээс ингэж өөрийнхөө эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх ийм боломжтой. なので皆さん医療
人であり教育者でもありますのでぜひ現場でこういった知識とか技術をモンゴル流に生かしていただければ嬉しいなと思います。За тэгэхээр бас энэ удаагийн сургалтаар олж авсан мэдлэгээ за та бүхэн маань бол эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд за боловсролын байгууллагын ажилтнууд гээд хүмүүс маань байгаа учраас за Монголд яг таарсан тэр Монгол тохирсон байдлаар нь энэхүү бас үйлчлэгийг Монголд нэвтрүүлээд за үйлчлүүлэгчдээ бас ингэж хийж өгөөд за урьдчилан сэргийлэх хэмжлэгийг илүү дэлгэрүүлээсэй гэж хүсэж байна. はい、言葉の壁はありましたがすごく私にとっても学びの多い充実の2日間でした。皆さんもどういった形で感じ取っていただけたかすごく気になるところではあるのでまたよかったらご感想ご質問いただけたらいいなと思います。За тэгээд энэ 2 өдрийн сургалт бол мэдээж хэрэг орчуулгатай явсан учраас бас баг зэргийн ийм дутуу ойлгосон ч юм уу тиймэрхүү зүйл байж магадгүй. Гэхдээ миний хувьд бол анх удаа ингээд Монголд ирээд сургалтыг ороход бол маш таатай байлаа. Тэгэхээр өнөөдөр бас сургалт дуусах хүртэлх хугацаанд за ямар байсан сэтгэлдээ ирж хэлж болно. За бас асуулт байгаа хүмүүс маань ирээд асуулт асуух боломжтой шүү. この一つのことがハッピーの波紋のように広がっていくことを目指していただければ私は嬉しいです。За энэхүү бас яг одоо ад жаргалтай болгох боломжтой үйлчилгээг за Монголд бас илүү дэлгэрүүлээд ингэж явах юм бол зорилго болгох юм бол бас миний хувьд бас баяртай авах болно. はい。今日学んでいただいた昨日今日の研修で使ったイラストオリジナルイラストを使った教材を作ったものがあります。これも何十年かけて作ったあまりこう見た目に怖くないイラストに工夫しておりますのでまたこれもよかったら最後にご購入いただいてカウンセリングに生かしていただいたらいいなと思います。За тэгээд өчигдөр болон өнөөдрийн 2 өдрийн сургалтын агуулгыг бүх одоо цогц агуулгыг багтаасан гарын авлах сургалтын материал маань бас бид бүхэн цөөхөн тоотог авчирсан байгаа. Тэгэхээр хэрвээ сонирхож байгаа хүмүүс маань байх юм бол энэхүү бас бид бүхний олон 10 жил нөгөө туршлага дээр үндэслэж боловсруулсан материалыг бас өөрсдийнхөө үйлчилгээнд ашиглах боломжтой шүү. Тэгэхээр сонирхсан хүмүүс хойшоо очоод бас үзэж болно. Хөдөлтөж авахыг хүсэж байна. はい。でまたちらちら皆さん見ていただいてますがうちのオリジナルデザインのユニフォームも最後見て帰ってください。За тэгээ өчигдөр өнөөдөр бас та бүхэн маань үзэж байгаа шиг байсан. Тэгээд манай бас өөрийн маань гаргасан брэнд энэ хүү дүрм товцыг маань бас та бүхэн үзэж сонирхоорой. はい。ということで長いような短かったような2日間ですけれども皆さんどうもありがとうございました。 За тэгээд 2 өдрийн хугацаа гүйтч юм шиг бүрэн юм шиг санагдсан ч гэсэн за та бүхэндээ анхаарлаа хандуулж сонссонд оролцсонд маш их баярлалаа. では私の講義はこれで終わらせていただきます。ありがとうございました。 За энэ үрээд миний өнөөдрийн лекц дуусж байна. Баярлалаа. Өдрийн мэнд. За Кобаяши багштай маш их баярлалаа. За лекц өнөөдрийн яг одоо үндсэн манай лекцийн маань багшийн лекц маань та бүхэнд ямар сэтгэл төрүүлсэн бэ? Богинохын ингээд ярилцъя те. Асуулт байвал. Сэтгэл асуулт байсан уу? Хэлээрээ бүх асуудлаа шийдчих юм байна. Да. Энэ нөгөө ам доторх массаж, буйлны массаж эдрийг хийх эсрэг заалт гэх юм уу? Тийм юм байгаа юу? Жирэмсэн хүн ч юм уу хийх гээд зүгээр үү?
жирэмсэн хүний хувьд болохоор жирэмсэн эмэгтэй бол нөгөө бие нь бас өөрчлөлтөнд орж, дааврын улмаас өөрчлөлтөнд орж идэг учраас за хийж өгөхөд бол асуудалгүй. Илүү харин амарч тэгж алжаал тайлах тийм үйлчлэгээтэй учраас хийхэд болно. Хориглох заалт гэх юм бол булчингийн чангарал, за тэгээд буйлан өргөссөн хүмүүсийн хувьд бол баг зэрэг тийм зөөлнөр, за тэгээд гэлээ их хэмжээгээр ашиглаад ч юм уу тэгж хийж өгөх юм бол үр дүнтэй. Булчингийн чангаралтай хүмүүст болохгүй гэсэн. Зөөлнөр хийвэл тийм. За. Өөр асуулт байгаа лөө? Сэтгэл ахгүй юм уу? За одоо нөгөө 2022 онд нөгөө Япон шүд цайруулт гэж шүдээ цайруулж гинөө шүсээ их ялгаруулаараа амандаа сайн усаа байлгаараа гэдэг мэдээллүүдийг өгдөг байсан бол одоо бүгдээрээ хилний дасгалаа сайн хийгээрээ хилээ тагнаандаа бүтэн байлгаараа сул ингээд тайван байхдаа хилээ ингээд тагнаандаа хүргэсэн байдалтай байлгахад нөгөө байнгын залуу байх боломжтой булчингийн маасууд хэвийн яг тэгш хэмээрээ үйл зажилтын үйл маань хэвийн байх боломжтой гэх яг үндсэн бидний хил маань одоо бидний биеийн тэнцвэртэй зажилтын үйл булчингийн маасуудыг үндсэн одоо яг амин сүнсний буюу цөмөн болж байгаа гэдгийг ингээд биднээс шалтгаалж байгаа амны орчин нөгөө би шүд ирүүлээд би ирүүл гэдэг байсан бол одоо бидний булчингийн мас маань хилнээс шалтгаалдаг гэдгийг үндсэн суурийг яг маргаашаас гажигийн асуудалтай хүүхдүүд юм уу одоо өсөлт нь нүүрний тэгш юм жоохон юм далийцсан байгаа хүмүүс ч юм хилний тасгалаас эхлүүл их таатай юм байна гэж та бүхэн энэ тасгалуудыг хүмүүстэй өршүүлэгч нартаа найз нөхдөдтэй хүүхдүүдтэй зааж өгөөрэй. Тэгээд одоо яг зүгээр суур чөлөөтэй хичээлээгээ сууж явахт нь хилээ тагнаандаа өргөрэй гэж хэлээд машин дотор суул явж байхад нь хилээ тагнаандаа өргөрэй гингүүт хүүхд ингээд зүгээр сууж ийсэн аа яг тагнаандаа өргөх болохоор тэгшгэн сууж хийж эхэлт юм байлээ. Тэгэхээр ингэж хийх юм бол хүүхд өсөлтийн үед нөгөө зөв толгойн урган төрхөн зөв байна те. Тэгэхээр бүгдээрээ хилнээсээ эхлүүл одоо хилээ тагнаандаа хүрэг гэдэг энэ гоё үгийг брэнд болгоод тэгээд одоо орчин сэргийлэх одоо дасгалуудаа эхлүүлэх. Ер нь бол орчин сэргийлт гэж энгийнээс энгийн байдаг шүү дээ. Тэгээд хийвэл баярлалаа шүү. Тэгээд бүх юм энгийнээс эхлэн орчин сэргийлэхийг бүгдээрээ түгээе. Маш их баярлалаа. За тэр өдрийн одоо ингээд бүхэл рүүгээ ороод тэгээд яг төлөвлөгөөнийхөө дагуу өдөөс хойш B+ ясуудаа захирал маань маш сонирхолтой та бүхэнд яг одоо манай компани албан ёсны дистрибьютор компани байгаа. Тэгээд маш сонирхолтой урьдчилан сэргийлэхээр үйл ажиллагаа явуулдаг тийм компани захирал маань өчтөр орой ирсэн. Тэгээд та бүхэндээ уулзах гэсэн ядуу хүлээж байгаа. Тэгээд бүгдээр өдөр сайхан амарчаад тэгээд хүрч уулзцгаая. За өдөөс хойшоос маш сюрпризүүд их байгаа. За